За сайн байцгаана уу? 2 дахь өдрийн бичлэг маань эхэлж байна. За энэ бол одоо манайхан донд би ирээд бясалгал хийгээд сууж байна. Ирж бясалгал хийдэг. За ингээд бясалгалаа өнөөдөр ингээд дүүрээ та бүхэнтэйгээ бичлэгээ хуваалцахаар эхэллүүллээ. За өнөөдөр юу ярихыг хүсэж байна вэ гэхээр би өөрөөсөө энэ асуултыг одоо асууж байна. Би амьдрахын тулд идээд байна уу? Эсвэл одоо идэхийн тулд амьдраад байна уу? Атгуус амьтан бол идэхийн тулд амьдардаг. Та бид бүхэн мэднэ. Чон, нохой, бар, туулай, үнэг одоо тэгэл бүхэл амьтан тийм ээ. Тэд амьд үлдэхийн тулд иддэг. Идэхийн тулд амьдардаг. Тэгвэл хүн тэр адгуус амьтнаас юугаар ялгаатай? Тийм ээ. Хүн бол аюу ухаантай. Хүн идэхийн тулд амьдрах эсвэл амьдрахын тулд идэхээ бол сонгох юм бүрэн чадамжтай. Тэгээ би бол одоо тэр өмнө бол ерөөсөө идэхийн тулд амьдраад байгаа байхгүй юу? Тэгээ тэр юуг идэхийн тулд тэгэхээр одоо тэр маш сайхан амттай, сайн сайхан тэр одоо амттай гоё гэж батсан зүйлээ идэхийн тулд амьдраад. Тэгээд тэр идж байгаа тэр хоол хүнсээ авахын тулд мэдээж мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг олохын тулд одоо өдөр шөнөгүй ажиллана. Хүн амьтантай наан цаана яриа хөөрөө хийн, залтна, бүр хулгай хийн, худлаа ярина. Хүний санаанд оромгүй янз бүрийн муу муухай зүйлийг ингээд хийгээд байгаа гол учир нь юу юм? Идэхийн тулд амьдраад байгаа. Тэг яагаад идэхийн тулд амьдраад байгаа юм бэ гэдгсэн чинь энэ хүний мөн чанар өөрийнхөө нөгөө мөн чанарыг амьдрал гэдэг зүйлийг ойлгохгүй байна. Ойлгохгүй байсан юм л та би бол. Тэгээд энэ бурхны шашны сургаал, энэ гүн ухаан лам багш нараасаа ингээд сонсоод бодоод ахт бол хүний одоо анхны тэр гарал үүсэл бол ерөөсө хүн бол юм гэрлийн мөн чанартай. Тэгээд хүний одоо тэр сэтгэл бол юм тунгалаггийн тийм гэрлийн мөн чанартай гэж байгаа. Тэгээд энэ хүний махан бие бол ерөөсөө мөнх ус. Бид нар бүгдээрээ мэднэ шүү дээ. Хүний махан бие бол өвддөг. Төрсөн үнэн юм чинь үхэх нь үнэн гэдэг шиг тийм ээ. Өвдөн, хөгшөрнө, үхэн. За тэгтэл ингээд энэ мөнх бус энэ махан биеийг бид нар хүлээн зөвшөөрөхгүй дандаа мөнх байх ёстой юм шиг, дандаа залуугаараа байх ёстой юм шиг. Ингээд барьцалт нь сэтгэлээрээ ингээд зуралтчаараа ингээ маш их юм сэтгэл зүйн юм зовлон өөртөө ингээ үүсгээд идэв юм байна. За тэр нь бол шунал, тачаал тий. Тэгэл тэр одоо ховдог хомхой сэтгэл гэж байгаа юм л та. Одоо хомхой сэтгэл буюу одоо миний энэ одоо ажиллах гээд байгаа энэ 30 хоногт бол ерөөсөө хомхой сэтгэл ховдог. Энэ хомхой сэтгэл бол ерөөсөө би жаргая. Би сайхан бай. Би идий. Би одоо сайн сайхан миний энэ өрөөхтүүд л сайхан байвал бусд нь хамаагүй. Тэр бол хулгай хийж яано энэ муу замаар будаа тэн үү тэр бол ерөөсө чухал биш. Ерөөсө би л жаргая. Ингээд бодоод эхлэхээрээ нөгөө тэр нэг ад дон муу зан авир гэдэг юм чинь ингээд бүр ингээд гаараад дураараа ингээд намайг ингээд хөдлөж байгаа байхгүй. Би бүр өөрөө хүсээгүй байсан ч гэсэндээ ингээд тэр ингээд үхэх гэж байгаа юм шиг идээд штт тэр чихэр шоколадыг. За тэгэхээр миний хувьд бол хамгийн анх дуртай байсан одоо шоколадаа ингээд эргээд бодоод санаж байхад л хүүхэд байхдаа сникерс маш их дуртай байсан. За би бүр сникерсийг авчираад ингээд бэлдээ тавьчихсан байгаа. За мэдээж чихэр шоколаданд дургүй хүүхэд гэж юу ах вэ? Тэгтэл одоо
энэ чихэр чихлааданда бүр хит их дуртай тэрийг тухайн үед ч одоо эд бараа мөнгө хомс байсан. Тэгээд одоо бүр хулгай хийгээд аав ээжийнхээ одоо төрөвч мөнгнөөс нь ингэж хулгай хийж чихэр чихлаад идэж явж яагаад ингээд баригдаад загнуулж исэн. Тэгээд дараа нь бол одоо ажил хийж одоо өдөр шөнөгүй ажиллаж тэгэл нөгөө чихэр чихлаад авч идээл. За тэгэл тэр одоо айрах дарстай бол бүр ярих юм байхгүй. Тэнд одоо хүний бид хэрэгтэй нэг ширхэгч юм байхгүй. Айрах мархинд бол. Тэгээд ингээд энэ чихэр энэ элдвийн хэрэггүй хог авч ингэж өөртөө идэж тэгдэг байсан байгаа юм л та. Тэгээ одоо бол би одоо эдгээрийг дандаа би идий, би авъя, би ганцаараа жаргая гэх биш. Өгье. Хуваалцъя, тийм ээ. Өөртөө авах биш. Одоо энэ муу ховдог хомхоос сэтгэлийг өрнөдөлдөг зүйл маань бол энэ өглөгийн сайхан харамгүй өглөг байдаг юм байна. Тэгэхээр харамгүй өглөгийг одоо өгөөд энэ ховдог хомхоос сэтгэлээ ингээд тавьж явуулаад тий одоо үүнээс цааш одоо би идчихлээ байвал одоо бусд нь хамаагүй гэсэн энэ нэг муухай бодлоо ингээд орхиё гэд тий би бүр ингээд хүүхэд ахуй насандаа хамгийн дуртай байсан чихэр чихлаадуудаа ингээд бэлдээд аваад ирсэн. Snickers байна. За Mars байна. За энэ Twix байна. За тэгээ би энэ гурван шоколаданд бол одоо үнэхээр маш их дуртай байсан. За тэгээд эдгээрээр бол одоо ингээд тий өөрийн тэр амин хомхоо сэтгэл одоо өөртөөхөө тэр ховдог хомхоо загандаа биш одоо бурхан чухаг дээд гуравтаа бол одоо ингээ өргөё тийм ээ. Ингээд одоо би сайхан идээд за ингээд одоо хамгийн дуртай чихлаадуудаараа би ингээд идээ зассан. За ингээд за эдгээрийг бол ингээд жухаг гурав дээд одоо бурхан тэнгэрүүдтэй өргөж байна. Өргөсөн байнаараа би одоо дахиж ийм би л идий гэсэн нэг муха шунал хомхоо сэтгэлээсээ ангиж ирж байна гэж сайхан бяцлагаад гүнзгий амьсгал аваад гаргая. Бүгдээрээ хамтдаа хуваалцъя, бүгдээрээ хамтдаа жаргая, бүгдээрээ хамтдаа ирүүлэх урт наслая, тийм ээ. Амин хуваа хичээсэн энэ муухай зангаа үүнээс хойш орхиё. За одоо ингээд энэ хөө ингээд идээгээ ингээд бэлдэж яхад бол үнэхээр миний одоо энэ харамын сэтгэл бол ингээд ерөндөглөдөж байгаа надаа мэдрэгдэж байна. Ягаад гэвэл би анх бол дэлгүүрт ингээд тэр чихэр чихлаадуудыг хараад ингээд шүлс маань бүр гоожоод бүр ингээд идмээр санагдаад ингэж ийсэн. Тэгээ одоо бол би энийг ингээд жохог дээд гуравтаа одоо дахлын идээ болгоод ингээд өргөснөөрөө надад ямар нэгэн тийм одоо минийх идий гэсэн тийм одоо шунал тачаал төрөхгүй байна. Тэгэхээр ингэж бяцлагж ингэж өөрийнхөө хамгийн гол нь сэтгэл аюунаасаа энэ идий өстой энэ л гоё минийх би жаргая гэсэн энэ нэг бодлуудаа ингэж тавьж чөлөөлж явуулах нь одоо хамгийн чухал байгаа юм аа. Өнөөдрийн маань одоо бичлэг үгээр ингээд дүүрч байна. Сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя.